чимгээ 21,000 төгрөгтэй, цэцгээ 39,000 төгрөгтэй байв. Тэд өөрсдийн мөнгөний 13% ба 25%-ийг нийлүүлж бэлэг авчээ. За өөрөөр хэлбэл чимгээ энэ мөнгөнийхөө 13%-ийг нь, харин цэцгээ болохоор энэ мөнгөнийхөө 25%-ийг нь нийлүүлээд бэлэг авсан юм байна. За тэгэхээр мэдээж энэ хоёрынхоо тус бүрийнх нь хувиудыг олно. 21,000 төгрөгийн 13% гэдэг бол 100-ны 13. За харин цэцгээ болохоор 39,000 төгрөгийнхөө 25%-ийг нийлүүлсэн. 25%-ийг нийлүүлнэ гэдэг бол 100-ны 25-аар нь үржүүлнэ гэсэн үг. За эхнийх нь энэ хоёр нь хураагдаад 210-ыг 13 оржуулна. Тэгэхээр энэ бол 2730 төгрөг гэж гарч ирнэ. Харин хоёр дахь нь болохоор энэ хоёр нь хураагдаад 390-ийг 25-аар үржүүлнэ. 390-ийг 25-аар үржүүлэхээр 9750 төгрөг гэж гарч ирэх юм байна. За энэ хоёр мөнгөө нийлүүлсэн. Энэ хоёрыг хооронд нэмнэ гэсэн үг тийм. 2730 төгрөг дээр 9750 төгрөгийг нэмэхээр 12480 төгрөг гэж гарч ирнэ. За тэгэхээр бэлэг бол ийм үнэтэй байна.